За сайн байна уу? За би дуу чи хишгэж аргалаа. За тэгээд өнөөдөр 25 дугаар телевизийн би чамаас чи надаас гэдэг аюу гоё тийм нэвтрүүлэгт оролцож байна. Та намайг Игчлэн гэдэг зураач мэргэжилтэй. Өтний нүх гэдэг бол сансарт байдаг тийм онол байдаг, тэрийг хүн төрлөختөн бүрэн гүйцэд судалж чадах юм бол цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр аялал хийх боломжтой болж байгаа. Бидний одоо нэвтрүүлгийг та бүхэн маань эхнээс нь дуустал үзээсэй гэж одоо хүсэж байна. За миний эхний асуулт маань та өөрийгөө одоо юугаараа онцгой гэж боддог вэ? За хувь хүнийхээ хувьд ч гэсэн, мэргэжлийнхээ хувьд ч гэсэн юугаараа онцгой гэж боддог вэ гэж асууя. За. Ер нь бол яг хуу ингэж бодчихлаа юм л да. Хүн төрлөخت одоо магадгүй 8 тэрбум одоо хүн байж тээ тэ. Энэ хүн болгон ерөөсөө давтагддггүй нүүр, царай, за үзэл бодолч гэдэг юм уу. Ер нь заагаад төстэй хүн байж болно. Гэхдээ дотор нь шал өөр хүн байгаа шүү дээ, тэ. Яг тэрнтэй адилхан хүн болгон өөр ингэсэн онцлогтой. Жишээ нь одоо бидний одоо нүүр гэхэд яг л ойролцоо шүү дээ. Адилхан нүдэн нэмчэнэ гэдэг, тэ, хамар нэмчэнэ, ам нэмчэнэ байдаг гэрнэ 8 тэрбум давтагдахгүй нэгтчээ өөрөө амар гайхамшиг байхгүй. За тэр утгаараа бол хүн болгон онцлог, хүн болгон давтагдчихгүй. За миний хувьд бол яг хуу бусдаас онцлог гэж бодох юм бол зураач мэргэжлийг сонгосон нь миний хувьд бол маш том зөв сонголт байсан. Миний том онцлог одоо бусдаас ялгарл гэж бодож байна. Тэгээд зураач дотроо бас нөгөө өөрийгөө олно гэдэг чинь шүү дээ. Яг өөрийнхөө сэдвийг олох, өөрийгөө яг энэ зургийг хараад энэ Игчлэний зураг байна шүү дээ гэж мэддэг болтол нь одоо ингэж танигдтал нь одоо ажиллана гэдэг чинь бас чухал та. Калашников гэж хүн байна. Калашник буу хийсэн байх жишээтэй. Сингер гэдэг хүн сингер одлын машин хийсэн байх жишээтэй. Зан озроход зан озрынхаа бүтээлийг хийсэн байх жишээтэй. Стив Джобс гэд компьютероо хийгээд дутсан байх жишээтэй. Пикассо гэд зураг зурцсан байх жишээтэй. Тэр утгаараа миний тэр үзэл санаа тэр зүйлүүд маань их онцлог болов ч чадчих. Тэ одоо нөгөө гаднах төрхөөс илүү дотоод үзэл санаа баримтлал маань илүү чухал баха гэж бодож байна. Саяхан ингээд аялан тоглолтоо хийгээд явсан гэж сонссон. Тэгээд ер нь цаад зорилго нь яг юундаа байд юм бэ? Мөнгө олох нь чухал байд юм уу? Эсвэл ард түмнээ эсвэл соён гэгөөрлөх гэж явд юм уу? Яг зорилго нь юу байд юм бэ? За миний хувьд ч гэлтгүй ер нь уран бүтээлчдийн хувьд бол бүгд адилхан баха. Ер нь одоо ард түмэндээ өөрийн хийж байгаа уран бүтээлийн тайлагнах гэдэг бол одоо маш том зүйл байдаг. Тэгээд тэнд бол нэг орлого ашиг болохтой бол гол нь биш. Зүгээр одоо ард түмэндээ өөрийнхөө юу хийгээд би ер нь хэр одоо уран бүтээлч юм бэ гэдгийг ард түмэндээ тайлагнах одоо тайлангийн тийм маш том уран бүтээлчийн маш том тийм зүйл гэж боддог. За нийгмийн олон талт асуудал дээр одоо та ямар байр суурьтай ханддаг вэ? За нийгмийн асуудал гэдэг энэ бол яг маш том сэдвүүдээр л ер нь асуугаад байна л да. За тэгээд мэдээж бид чинь нийгэм гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Нийлээд, нэгдээд нэг одоо бүхэл одоо хүн шиг л болно гэсэн үг шүү дээ. Түүнээс юу гэдэг бус нийгэм над хамаагүй би тусдаа хүн тэсквал хаан заяатаа ч гэдэг юм уу. Бид нар чинь хаан заяатаа болохоор ингэдэйн ч гэдэг юм уу. Ийм байх ёсгүй л дээ. Бид нар одоо наад захал гараал нус цэрээ шүлсээ хаяхгүй байх хэрэгтэй. Хоёрт ингээл автобусанд орно, нэгэндээ бүгдээрээ шахталцаал орно. Яагаад нэг нэг хүлээгээд төвчээртэй ингээ нэг нэгэндээ хүндэлтэй харцаад орж болдгүй юм те.
За наазахын төгжрлийн асуудал ч ерөөсөө ихэнх нь зохиомл төгжрэл үүдэх гэж байна. Хоёр ажигал нэг нэгэндээ хүндлэлгүй хандснаас болол мөргөлдсөн. Тэгэл битүү төгжрэл үүсчдэг тий. Гэх мэтчлээ. Хэрвээ энэ нийгэм дунд амьдрмааргүй бол одоо нэг тэр стажинхэн ууланд очиод амьдарч болно шүү дээ ганцаараа тий. Нийгмийн харилцаанд орж байгаа бол зайлшгүй сурах ёстой зүйлүүд байна л да. Тэрийг сурах ёстой. Биднийг ад жаргалгүй болгож байгаа зүйл бол одоо яг одоо айхтар нөө том асуудал ярихгүй зүгээр жижиг тий асуудлууд бидний харилцааны асуудлууд байна. Тэр асуудлуудыг цэгцлэх юм бол ядаж тий нэг ч ихсэн проблем салах хэрэгтэй л дээ. Жишээ нь Токиод ч өөрөө ингээд нөгөө нэг хогийн сав байхгүй нэ. Токиод нэг ч хог байхгүй. Тэгээд тэр урд явжсэн нэг хүн харсан чинь зүгээр машины зам дээр нэг ганцхан ундаан сав байсан чи тэрийг бүр машин зам руу орчоод ингээ авангуутлаа гермалаа авчиж байгаа байхгүй. Нөгөө нэг их орон гэдэг нэг цээжээ дийлдэг чинь зүгээр ийм жижиг юмас эхэлж байгаа байхгүй. Их орондоо хайртай байх, газар нутаг их орондоо хайртай өнөг чинь зүгээр л хогоо гермалаа л явчих тий. Том юм ярьж болохгүй ахaltaа. Эхлээд бид нэр өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй. 0 цэгээсээ эхлээл асуудлуудыг засаа явах хэрэгтэй гэж боддог. Миний зурганд маш олон алдартай эрдэмтэн мэрэгд дэлхийн том шинжлэх ухааныг үндэслэн хүмүүс ингээд нэг дор зурагдчихсан байгаа. Энэ зурганд ингээд нүүдлэгээ явж байна. Цувааны ихэнд Монгол бааtruуд буюу Бат хаан, Сүбэдэ, Зэвж анжингууд байна. Монголчуудын байлдан дагуул гэдэг зүйл бол дэлхийн түүхийн хөгжлийн хурдыг 500 жилээр наашин татсан гэж ярьдаг. За тэгээд сая ингээ аялан дагуултай гэдэг нилээдгүй бас нутаг нугаар явсан бах. Тэгээд нутгийн онцлог нь ер нь яг харагддгүү, мэдрэгддгүү. Тэгээд энэ талаар ярилцвал Би чи сая одоо 21 аймгийг бүтнээр нь тойроод өрөөд ирлээ. Тэгээ 21 аймаг хэдэн сум марч явчих. Нийтдээ одоо нэг 40 гаруй тоглолтыг хийгээд 2 сарын хугацаанд хийгээд ингээд сая аялан тоглолтоо дуусглаа. Одоо нутгийн хүмүүсийн бас нэг юм одоо зэрэгтэл бас нэг өөр байд юм байна гэдгийг бол олж харлаа. За тэгээд өөрийн нутаг дээр ярихад бол манай нутаг жишээ нь одоо дуу хооронд аяг их дуртай. Угаасаа дунд говийн дуу чи ард түмэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн аягүй гоё эмоцтой. Ер нь бол ингээд 21 аймгийн зэрэгтэл маань аягүй гоё эмоцтой хүлээж авсан. За тэгээд тэрүүгээрээ бол нэг тийм ялгаа бол гарсангүй. Тэгээ ямар ч гэсэн арай давуу тийм юу байна гэвэл манай говийнхын илүү гоё тийм зэрэгтэл амар тийм цоглог байв удаа гэсэн тийм нэг юуг бас олж харлаа. За тэгээд дагаад нөгөө ингээд одоо тайзан дээр дуулж хад ингээд маасаараа гоё дагаж дуулж юм те. Тэрүүгээрээ бол манай арай говь талдаа бас арай тийм юу юм болов уу гэж харлаа. Урсгалын хөвөнд ангир шууд чуулдлаа. Усан хэтэ торгоор хүрээ хүүхдүүд гангаардаа. Нот хөшөө алгасан чиний хэн амраг боллоо. Норд буусан хүн шиг жигүр хүмүн жаргийда. Наудын товчин сар монгол хэтэсэн. Тэгэхдээ ер нь бол 21 аймгийн зэрэгтэл маань өстой маш гоё хүлээж авсан. Тэрүүгээр бол бүгд одоо ард түмэн маань тэр гоё дуу хоорон дуртай юм байна л гэж та харлаа 21 аймгийн аялан тоглолтын явцад. За өөрийн чинь хувьд жинхэнэ нөхөрлөл ямар байх ёстой вэ гэж боддог вэ? мөн л маш гоё асуулт байна. Маш том сэдв. Би өөр дээр л яг жишээ авъя. Түүнээс яг өөр хүмүүс яаж нөхөрлөдөг бол сайн мэдэхгүй. Миний хувьд бол яг найз нөхөр бол хамтдаа нийлж агаад энэ нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой өрөх ёстой гэж боддог хгүй. Яг тэрийг бид нар бол саяхан харуулсан л та. Жишээ нь би урландаа орж ирээд урланд орж ирсэн чинь нойлын асуудал айгүй хүнд байсан л да манай энэ урлангийн. Жишээ нь гэрэл байхгүй, гэрэл нь тэгэл нөө дээр юм бэлтаан бүр хохроод алга болцсон тий. Маш хүнд байдалтай байсан. Тэгээ би энэ нойлыг засъя. Нойлоос эхлэе гэдэг төсөл хэрэгжүүлээд өөрийнхөө найз нөхөдтэй ингээд одоо зураач одоо уран бүтээлч найз нартай санал тавиад хэдүүлээ нойлоос эхлэе гэдэг төсөл хийя. Тэгээ тэр маш амжилттай болсон. Нойл бол маш
одоо том асуудал болчиход байгаа шүү дээ. Одоо бид нар чи яагаад нойлынхаа философиг өөрчлөхгүй болохоор одоо хүртэл модон жарлонгоос салахгүй байгаад байгаа. Нойлыг зүгээр л бохор байх ёстой газар гэж ойлгоод байдаг үгүй юм л да. Уг нь нойл чинь маш цэвэрхэн тий. Японы үзэл бодол одоо баримтлал маань болохоор нойл маань биеэ засаад сэтгэлээ засах газар гэдэг. За гэх мэтлэн ийм хүнд асуудлуудын төлөө нэгдэж найзуудаараа нийлж дуурсан байгаа. За энэ бол жинхэнэ нөхөрлөл гэж би харж байгаа. Ингээд нөхөрлөлийг зөвхөн архиар холбож болохгүй шүү дээ. Одоо жишээ нь ингээл 10 жилийн уулзалт гээл уулзгаараа ингээл битүү архиталт болж байгаа бол ирдэг хүмүүсээ шүү дээ. Тэрний хооронд арай өөрөөр тий нийгмийнхаа төлөө дуурдаг байгаасаа. Ер нь бид нэр бүх үзэл санаа баримтлалаа ер нь өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Нөхөрлөлийн тухай ч гэсэн тий. Ямар үед илүү их эрх чөлөөтэй тийм мэдрэмж авдаг вэ? За ер нь бол тайзан дээр байхтаа гэх юм уу. Яг тайзан дээр гараад дуулахаараа яг өөрийнхөө байж чаддаг. Тийм тэгэхээр ер нь тайзан дээр л юм байна. Шудраг байх гэдгийг юу гэж ойлгодог вэ? За өнөөдрийн Монголын нийгэмд яг өстой жинхэнэ ус агаар шиг дутагдж байгаа зүйл бол шудраг байдал. Шудраг бус байдал одоо Монголд нойлцсон учраас бид нар өнөөдөр ямар нөхцөл байдалд амьдарч байгаа вэ? Тэрийг одоо надаар хэлэлцэхгүй одоо мэдж байгаа шүү дээ. Гараал утаа, төгжрэл те. Одоо нийгмийн одоо энэ баялаг одоо газрын баялагч гэдэг юм те. Энэ шудраг бус хүмүүст хуваарлагдж байгаа. Зарим нэг одоо юу гэдэг дэндүү улс төрч гэж магадгүй гэхдээ яг үнэн байдлын одоо энэ юм чи одоо алга хитрхи хагартлаа байчсан те. А зарим нь болохоор одоо хит доошоо дундаж давхар гэж баг байхгүй болох гэдэг шүү дээ. Энэ бол одоо шудраг бус байдлын үр дүн л те. Яг одоо л дуурж шудрагаас бус байдлын төлөө те дуурахгүй юм бол хөшөөл илүү хүнд байдал хүлээж байгаа. За тэгээд нөгөө ухаарч ойлгохгүй бол зовж ойлгоно шүү гэж үг байдаг. Өнөөдөр хамгийн сүүлчийн амьдрах өдөрчин байвал юунд их харамсах байсан бэ? Илүү олон гоё уран бүтээлийг хийх байж за тэгээд жоох эрт бас өөрөө угаасаа л дууран дуртай юм чи жоох эрт бас яг мэрэгжлийн сургуульд сураад тий яг тийм мэрэгжлийн гоё том дуучин болоод явах бэждээ л гэж дарамсах байсан болов. Тэгээ би нөгөө нэг өөрөө удмын одоо удам дагсан дуучин гэж явдаг байхгүй одоо манай удмын хүн бол одоо алдарт уртын дуучин Нор Банзд гэдэг хүн манай эмээгийн дүү байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол тэр хүнээсээ жоох ухаарсан бол тэр хүнийг амьд сэрүүн байхад нь те бас нэг ч гэсэн гоё уртын дууг гоё сураад авчихгүй явдаал гэж одоо бол тийж харамсдаг. Ер нь ингээд уран бүтээлчдийн хувьд жоохон ар гэрлүүгээ жоохон анхаарах нь жоохон сул талтай байдаг байхгүй. Одоо жишээ нь ингээл тойрол ингээл аялал явчихж байгаа. Ер нь тэгэл байнгын гэртээ тогтох нь айгүй ховор. Тэгээд үр хөвгтдээ ер нь цаг зав гаргах нь айгүй муу байдаг. Тэр тал дээр бас жоохон бас нэлээд харамсах баг. За та ер нь зураач хүнийхээ хувьд өнөөдрийн оршин байгаа одоо ертөнцийн энэ амьдарч байгаа газраа одоо яг юуг битээ гэсэн зорилготой байдаг вэ? За яг өөртөө үнж байхыг л айгүй хүсэж байна. Өөрийгөө олоод өөрийгөө юу хүсэж байна? Цаг хугацааг маш үр бүтээлтэй ашиглахыг хүсэж байна. Яг зургаад яг итгэвтэй зураа явж хахад уран бүтээлч ингээд дараагийн уран бүтээл санаагаа яг төрүүлэл яваад байт юм бэлээ. Магадгүй нэг зурхаа байчвал ингээд ганцхан зураг дээр ярихгүй шүү дээ. Бус урлагийн бүх хүмүүс дээр ярихад ер нь жоохон тэр салбараас хөндөрч зэврээд эхэлдэг. Зэврэн гэдэг маань болохоор яг үнэндээ бол нэг гой зурхтай биш байхгүй. Сэтгэхээ байчиж байгаа л гэсэн үг. Тархин ингээд зэвэрчж гэн гэсэн үг л дээ. Тийм болохоор биерээ хатаахгүй, будгаа хатаахгүй зурхын төлөө хүн хөгтлөл одоо энэ яг салбартаа энэ мэрэгжилтэд хүнж байхыг хүсэж байна. Одоо ямар нэг ажил мэрэгжлэр те их мөнгөнд ч юм уу эсвэл энэ мэрэгжлээ солихгүй яг энэ мэрэгжилтэд үнж хамгийн сүүлд одоо биерээ барайл дуусах байх л гэж бодож байна да. Одоо яг одоо энэ хойно байгаа зураг бол би аавыгаа, ээжээгээ, эхнэрээ, хүүхдээ өөрийгөө зурцсан байгаа.
За энэ зурган дээр болохоор яг ямар үйл явдал гараад байна гэхээр энэ он цагийн хувьд болохоор 1985 он байгаад байгаа. Би өөрөө одоо миний төрсэн он байгаад байгаа. За энэ манай аавыг болохоор манай ээж ингээд яг нэг шарахын нээж үзээд байгаа байхгүй. Энэ дотор юу харсан бэ гэхээр бид нэг дотор нь юм одоо яг дуусааг болохоор сайн мэддэхгүй. Дотор нь болохоор юм технологи буюу одоо юм матриц ертөнц буюу одоо роботын ертөнц робот байгаа байхгүй манай аав. Бид нэр ингээд өдний хүртэл ингээд мэдлгүй ингээд амьдэрсэн. Гайхаад хүүе энэ чинь робот гэсэн манай аав гэдэг. Эхнэр нь ч гайхаал, бэр нь ч гайхаал, би ч өөрөө гайхаал ингээд бүгдээрээ ингээд гайхаж байгаа тэр одоо акшн үзүүлж байгаа. Өөрөө ер нь амьдралдаа ингээд ном бичлээ гэж бодъё л доо. За тэр үед номны одоо гарчгаа юу гэж хөөсөн бэ? Бас л дуу хууртай холбоотой юм болов. Тэгээ ер нь би нэг харвагасаа л ер нь л дуу хууртай орхон өссөн. Тэгэл өөрөө дуулах аягүй дуртай. Тэр одоо магадгүй би ном бичвэл бас л нэг тийм дуу хууртай л холбоотой ном бичих болов. Тэгэхээр нэг тийм гоё сэтгэлээс их шийлэх аялгау ч юм уу. Тиймэрхүү нэрмэртэй ном бичих юм болов гэж бодож байна. Аюу хэцүү асуулт тийш. За танд ямар гоё тийм нандин чанар байдаг вэ? Хүн болгонд өөр ингэсэн онцлог гоё тийм нандин чанар байдаг шүү дээ. Тэ авштай чанар хэм бол ер нь л юм шудраг бус байдлыг өстой хүлцэн төвчж чаддгүй. За тэгээ энэний төлөө биеэрээ бас тэмцдэг. Мөн биерээрээ тэмцэж байна. За мөн үзэл бодлоо илэрхийлж болох одоо ямар зэвсэг вэ? Тэр болгоныг одоо ашиглаж байна. Одоо жишээ нь миний арт тусгал гэдэг YouTube сувг гэдэг хэвхэв. За тэр сувгаараа дамжуулж хүртэл ашиглаж байна. Олон янзаар ингэж дуурж ашиглаж байгаа хэвхэв. Манай тэр одоо жишээ нь арт тусгал YouTube сувгийн маань одоо урай гэх юм бол нөгөө нэг хизээ нэгэн цагт энэ улсыг урлаг аварч магадгүй гэдэг урай байдаг хэвхэв. Би тэрэндээ өөрөө маш их итгэдэг. Яагаад вэ гэвэл одоо бидний орчин тойрон одоо юу гэдэг амьдарч байгаа орчин чинь ерөөсө тэр чигтээ урлаг байхгүй яг үнэ бид нэр яг дүрслэг урлаг дотор амьдарч байгаа энэ байшин барилгатай байшин гэж нэг архитектор хийж энэ хувцсыг хувц дизайнер хийж ин гэдэг юм уу те бид нэр энэ байдал гоо зүй алдагдсан учраас бид нэр яг ийм захар замбраагүй хотод амьдраад байгаа. Энэ их долларыг дагаж 100 цэнгэл мөн дагаж явж идэг. Далай ламыг яагаад зурж байгаа юм бэ гэд хүмүүс намайг хэлсэн. За энэ Homo Deus гэдэг ямар учиртай юм бэ гэж тэр толгоон дээр нэг жижигхэн чип байгаа зэн хүүхдийн. За энэ чип саяхан Elon Musk чип суулгах хэрэг авлаа. Одоо зураач хэрэг ийм ойлголттой байсан. Зураач нар ч ярих удаг. Нэг юм өвгөн зураачаар төсөөлцөн нэг Canon дээр ч юм уу нэг юм дүрслэл буулгацсан гамбир малгайтай нэг юм арх удаг, нэг улаан оролттой зураачаар төсөөлцөн байдаг. Тэр байдлыг өөрчилж байгаа хэрэг. Одоо нийгмүүд чи хүүе зураач нар чи ийм гоё байсан юм уу те? Зураач нар чи бүр нөгөө эцэгчүүд нь ядуу амьдрдээ шүү дээ. Түгүү шүү дээ. Зураач нар чи бүр баян амьдрдаг ч зураач нар байна те. Гэх мэтлэн ингээд нийгэм шал өөрчлөлтийг авчрах гэж үзэж байгаа. Тэгээд өшөөч одоо шудраг бүсгийн төлөө биерээр одоо ингээл миний жишээ зураг харж байхад ингээл тийм нийгмийн бас нэг төлөө дуурсан дуу хоолой байгаад байгааз. Гэх мэтлэн тэгээд одоо цаашдаа үргэлжлэнэ. Яагаад анханасаа ингээд дуучин мэргэжлэр сонгоогүй ингээд замаасаа ингээд дуучин мэргэжил болсон бэ? Тэгээ анхны яг сурсан мэргэжил нь ямар мэргэжил байсан бэ? За би ингэсэн аахгүй. 10-аа төгсөөд ер нь бол ингээд сургуульдахтаа 10 жил тахтаа ч гэсэн ер нь урлагийн үзлэг гэл ингээл ер нь дуулаад явжсэн ер нь сургуулийнхаа юм дууч охин л байсан. Тэгэл 10 жил төгсөх үед яг нөгөө өөрөө бол ингээд гоё урлагийн сургууль сурах юмсан гэсэн бодол байсан боловч тэр үед нөгөө нэг аав маань өвдөд ингээд манайхан юу надтай мантай ингээд бүгд хот руу ингээд явцгаацсан байхгүй. Тэгээд мэрэгжил сонгох тэр би яг ганцаараа байж таараа тэгээд яг тэр үед нь бас нэг амигт суйсаас тийм айгу бага юм хүмүүс ирдэг л нэг тийм болоо. Тэгээд би орж чадаагүй байхгүй. Тэгээд их засаг их сургуульд орсон. Аялжуулалтын мэрэгжлэр сураад тэгээд ер нь сургуультай байхдаа одоо нөгөө дуулах хүсэл мөрөөдөл бол огт гээгээгүй. Тэгээд сургуультай эцгийнхаа бас тийм нэг одоо багш нарынхаа энд тэнд очиод дуул гэсэн юм дуулаад явж идэг юм л бас л нэг дуучаа охин нь байсан.
Тэгээ сургуулаа төгсөнгүүтээ шууд Өмнөг аймгийн хөгжимчгийн театрт манай эгч нөгөө дуучин байсан байхгүй. Тэгээд эгч маань ийшээ хүрээд иргээд тэгээд Өмнөг аймгийн хөгжимчгийн театрт очиод таах дуучнаар шалгуулад театрт дуучнаар орж ирсэн. Тэгэл тэр цагаас хойш ер нь миний урлагийн зам эхэлсэн юм уу да. За та салалтын талаар юу гэж боддог вэ? Бас маш эмзэг асуулт. За яагаад вэ гэвэл би бас өөрөө салсан. Одоо мэдээж энэнийг салчээ саринчээ гэж хүнтэй хязээс суудгүй. Мэдээж гэхдээ одоо юу гэдэг хувь тавилан одоо бурхны зурсан зураг ч юм уу ямар нэгэн байдлаар салсан. За одоо тэгээд шинэ ханилттай болоод одоо нэг бяцхан охинтой болцсон байж байна. За бяцхан охиныхаа нэрийг бас онцлог хэлж байна. Манай охины чинь гоё ертөнц гэдэг байхгүй. Монголд ганц байдаг нэр. Тэгээд яагаад вэ гэвэл бас л нөгөө нийгэмтэй холбож нэрийг өгсөн. Ер нь энэ нийгмийг гоё олгоод өгөөч гэдэг утгаар гоё ертөнц гэдэг нэр өгсөн. Хувь хүн болохгүй болоод салж болно шүү дээ бас те. Ямар нэгэн байдлаар бас зарим залуучууд тийм үзэл бодолтой ч болсон байлаа. Үнэхээр болохгүй бол салцсан дээр үт юм уу. Тэр тэгээд ингээл тэр гэр бүл нь одоо юу гэдэг архитект ихтэй ч үт юм уу хүчрхийлэлтэй гэвэл салцсан хамаагүй дээр үт юм а. Тэгэхгүй бол тэрнээс илүү бас хүнд зовлон хүлээж идэх шүү гэдэг. Нийтээр маасаараа нийгэм чинь салт ихтэй гэвэл энэ нэг л улс болохгүй гэсэн тохиохгүй. Ядуурл их байна. Ядуурлыг дагаад архитект их байна. Архитектыг дагаад хүчрхийлэл их байна. Энийг дагаад салт. Салтыг дагсан маш их одоо нөгөө нэг золиос зөндөө байгаа шүү дээ. Хүүхдийн одоо байдал те. Одоо тэр хүүхдийн хүмүүжлийн асуудал хөндөгдөн хар тамхиталд айгүй их байна гэдэг аахгүй. Бас маш эмзэглүүштэй асуудал. Энэ дээр бас төрсөх маань анхаардаг болоосоо мөрийтэй тоглоо. Ингээл амар том асуудлууд ингээд бас байж те. Хардталтын тухай ер нь юу гэж боддог вэ? Би ч өөр амар харгүй юм шүү дээ. Тэгтээ ер нь бол яг баг зэргийн хар бол байх ёстой баха хүнд. Одоо хайртай л бол хартай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр баг зэргийн бол хар байх ёстой. Тэгтээ харыг ихтүүлж бол болохгүй бах. Тэгэхээр тэр хар бол өвчин болдог гэж би боддог. Нилээ олон хартай найзуудыгаа нилээ олон тийм бүр амар ингээд зүгээр ингээд зохиомлоор ингээд хардаад байгаа хүмүүс найзуудыгаа энэ харж исэн. Тэгэхээр тэр бол хар бол зүгээр баг зэргийн зүгээр хайртай хүмүүсийн баг зэргийн бол байх ёстой баг. Тэгэхээр хэтрүүлж болохгүй гэж боддог. За та ирээдүйн инх чулуунаас зөвлөгөө авах хэрвээ боломж гарах юм бол яг юун дээр зөвлөгөө авъя гэж бодож байна. Ер нь бол яг хөө ирээдүг харахын тулд одоогоо л харах хэрэгтэй л доо. Одоо бид нар яг ямар цаг үед амьдраад байгаа. Өнгөрснөөс савах хэрэгтэй. Өнгөрсөнд ямар байсан? Одоо яг ямар байгаа гэдгийг харж ирээдүг рүү харна. Одоо л яг ямар одоо дэлхий ч гэдэг юм уу те ямар нийгэм бидрийг хүлээж байгаа гэхээр химэл оюухан роботын ертөнц маш хүчтэй орж ирж байна. Жишээ нь бидний нэг одоо юу гэдэг баярлж хүлээж авах ямар ч одоо шаардлага байхгүй гэж байна. Яг үнэндээ бидний өмнөөс роботууд ажил хийх нь байна. Бид нар чинь ингээд одоо үндэс байхгүй болчлаа л доо. Жишээ нь энийг дагаад ажилгүйд л бий болж байгаа. Одоо хятад ч бүр ийм маш том үйлдвэр, машины үйлдвэр нэг ч хүн ажилчин байхгүй. Бараг Улаанбаатар хотчиг том үйлдвэр гэж байгаа. Нэг ч хүн байхгүй. Тэгэд энийг дагаад сая-саяараа хүмүүс одоо хятад хүн ам ихтэй болохоор сая-саяараа хүмүүс ажилгүй болж байгаа юм. За энийг дагсан ажилгүй болохоор яг хоолгүй болж ил гэсэн үг шүү дээ. Бид нар одоо яг ирээдүй одоо нөгөө яг нөгөө бэлтгэдэггүй байж байтал дараагийн юм нийгэм ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэдэг асуудал тавьж байгаа. Одоо жишээ нь магадгүй зураач ажилгүй болж болно шүү дээ. Химэл оюухан роботууд зураг зураад эхэлсэн байна. Бид нар тэр үед хаашаа явах уу, хайчих уу гэдэг асуудал гарч ирж байна. Тэрийг дагаад жишээ нь би ажиллаа хүртэл өөрчилж хийх хэрэгтэй болчих жоохгүй. Ямар би ажилтаа байвал дээр вэ? Ютубер болвол ер нь зүгээр үү? Ютуб магадгүй миний ирээдүйн ажлын байр гэж магадгүй шүү дээ. Гэтэ яг адилхан үзэл санаагаа илэрхийлдэг, хоёулаа яг адилхан зэвсэг. Нэг нь болохоор биерээр, нөгөөх нь контент одоо юу гэдэг юм те, сошиал ертөнцийг ашиглаж ингэж контент бүтээдэг ч гэдэг юм уу те. Ганцхан өөртөө биш, дүүнерт бас зөвлөмөр. Одоо яг үүндээ санхуд ороод нөгөө банк санхугаар мэрэгжлийн ямар шаардлага болчихлоо шүү дээ. Одоо тийшээ ороод сургууль сурдаг тэр нь ирээдүйд байхгүй болно шүү дээ. Нүдэн дээр устж чинь мэрэгжлүүд тэрийг харж л одоо
ирээдүйн хөгжлөн зөвлөгөө өгөндөө алтнаас илүү ус илүү үнэтэй шүү, агаар илүү үнэтэй шүү гэд ирээдүгөө харж хэдүүлээ бас үр хойчтой бас зөвлөгөө зааварчилгаа өгье, ядаж л мэрэгжлээ яаж сонгох вэ гэдэг тал дээр те үр хөвгттэй. За альва ном цэцгийн дэлгүүр дээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд одоо нөгөө хамтран оролцож байгаа инх чулуундаан би яг энэ одоо энэ ном цэцгийн дэлгүүр дээрээс одоо бэлэг бэлтгэхээр ирсэн байна. Энд одоо маш олон төрлийн ном байна. Ерөнхийдөө би бараг энэ номыг сонгочлоо. За яагаад энэ номыг сонгосон бэ гэвэл одоо энэний энэ одоо гарчин үг нь надад аягүй гоё санагдлаа. Тэгээд ерөнхийдөө энэ номыг би одоо инхчлуундаа зориулж авч гинэ. За төгс бусын гайхамшиг гэдэг энэ гоё ном байна. За тэгээ энэний болохоор энэ надад ийм үг нь аягүй гоё санагдаад байгаа байхгүй юу? Өндөр шаардлага тавилгүй өөрийгөө байгаагаар нь хайрлж сурцгаая гэд. Тэгээд энэ гоё номыг сонгож авлаа. За тэгээд сэтгэлийнхаа гоё үгийг бичиж өгье гэж бодлоо. Тэгэд эндээс гоё үг бичдэг энэ юунаас нь бас авчи. За ингээд бэлгээ бэлтчлээ. Одоо ингээд бүгдээ инх чулууныхаа ажил руу явцгаая. Ирээд инх чулууныхаа урлагтай танилцлаа. Би ч одоо нэг өөрөө урлагийн хүн. За тэгэд бас айгүй гоё санагддсан байна. Тэгээд урлагийнхаа талаар бас бид бүхэнд гоё. Яг энэ манай Монголын урчуудын ивэлийн нэгдсэн зураачдын урлан гэж байна. Энд чинь 100 гаруй зураачд ингээд уран бүтээлээ төрваад тэгээд эндээс маш олон том ардын зураач, Хөдөлмөрийн Баатар гадал зураач нар гарсан. Тэгээд одоо залуу үеүүдээр сэлбэгдээл ингээд явж байна. Одоо энэ өөрөө маань ихэд л одоо 3 4 5 үе ингээд амжицсан. Дандаа алтартай зураачд байсан өмнө маш их энергитэй газар гэж одоо үздэг. Тэгээд битэрийн хувьд болохоор нөгөө түрүүн нөгөө асуултууд болохоор ингээд юугаар харж ярьсан шүү дээ. Тэгээс аюу хэцүү асуулт тавьсан байлээ шүү. Тэгээд чадхынхаа хэрэг хариулсан. За би болохоор түрүүн нөгөө өөртөө ч болохоор альфа гэдэг ном цэцгийн дэлгүүрээс гоё ийм номыг сонгож авсан байгаа. Тэгээд энэ хөө гоё бэлгээ танд гардуулж байна. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Таалагдах байхаа. Уншихтай ажиллах юм да. За тэгвэл өөрт чинь би бас юм цэцгийг сонгож өгч байна. Тэгээд нөгөө цэцгийн нөгөө юу юм уу апоризм хөө нэг юм уу гэдэг юм л шүү дээ. Цэцэг хэдий ингээд одоо богино хугацаанд ч гэсэн хөвчдөг ч гэсэн авсан дурсамж нь хизээж хөвтгвэ гэдэг шиг те. За ингээд. За баярлаа. Баярлаа. Дээлний өнгө мөнгөтэй гоё хоршуулаад. Баярлалаа явсан баярлаа. Цаашдаа тэгээ сайхан найзууд явъя те. Олон найзтай байхыг бас айгүй хүсдэг. Олон салбарын бас. Тэгээд нэг нэгэндээ тус дэм болоо те. Дэмдэмдээ дээс хэрчэндээ хөвчээр тэгээд цаашаа гоё найзууд явъя л гэж хэлээ та. За баярлаа. Асаргалцсан баярлаа. За тэгээд өнөөдөр битэрийн бас хамтдаа оролцсон нэвтрүүлгийн маань хүлээн авч үзсэн нийт үзэгчид та бүхэндээ бас маш баярлаа. Тэгээд цаашдаа бас олон гоё уран бүтээлүүдийг адилхан уран бүтээлчтэй байна. Тэгээд гоё уран бүтээлүүдийг гаргаад ард түмэндээ бас олон сайхан уран бүтээлүүдийг хүргэнэ гэж энэ дэшрэмд хэлье. За баярлаа. Одоо мөн адил та. Тэгээд өнөөдөр бас битэрийг энэхүү гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан 25 дугаар телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд бидний цаашдынхаа ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.